Интернет хөтөчдөө Classroom Screen гэж хайлт хийгээд ногоон логотойг дарна. Classroom Screen нь багш нарт зориулсан интерактив, энгийн хэрэглээтэй цахим самбар бөгөөд анги удирдах ажлыг хэлбэрчлэх зорилготой веб програм юм. Энэ нь голчлон ангийн хичээлийн явц сурагчдын анхаарлыг төвлөрүүлэхэд тусалдаг. Classroom Screen-ээ нээж ороход та бидэнд шин цонх харагдах бөгөөд тухайн цонхны background хэсгийг солихын тулд эхнээсээ 2 дахь хэсэгт байгаа background цэснээс өөрийн сонирхсан iPhone зураг сонгоорой. Хамтдаа самбараа хөгжүүлж эхэлцгээе. За, хэрэгсэл дундаас clock буюу цаг гэсэн хэсгийг сонгоод тухайн арааны зурган дээр дарж тухайн цагныхаа стил өнгийг сонгоно. Мөн календар хэсгээс өнөөдрийн календарыг сонгож арааны тэмдэг дээр дарж цагаан өнгийг сонгосноор тухайн календар маань шохоогоор бичсэн мэт цагаан өнгөтэй харагдана. Randomizer буюу та суралцагчдынхаа нэрсийг хэн нэгний оноолгүйгээр рандом хэлбэрээр дуудахыг хүсвэл сурагчдынхаа randomizer хэрэгслийг даран сурагчдынхаа листийг оруулж өгөөд continue дарахад randomizer маань бэлэн болно. Ингээд доотлынхын shuffle товчон дээр дарахад сурагчид маань автоматар хэн нэг нь дуудагдана гэсэн үг. Classroom Screen маань маш олон төрлийн хэрэгслүүдтэй бөгөөд та доор харагдах хэрэгслүүдээс өөрийн сургалтандаа тохируулан хэрэглэх боломжтой. Sound level гэж харагдаж байна. Тухайн sound level маань хэрвээ та танхимын анги болон цахимын ангидаа хилцүүлэг өрнүүлээд маш их шуугантай байх юм бол sound level маань тухайн орчны дууг хэмжиж дохио өгдөг. Та sound level-ийнхаа хэмжээг тохируулж өгөх боломжтой. Анги дахь чимээний түвшинг микрофоноор хяндаг. Дуу чимээ ихсвэл өнгөөр эсвэл дохиогоор анхааруулна. Хүүхдүүд өөрсдийнхөө дууг хянах дадалтай болно. Мөн зураг оруулах, текст оруулах гэсэн хэсгүүд харагдаж байна. Хичээлтэй холбоотойгоор самбар хөгжүүлэлтийн багштай өөрийн хичээлийг төлөвлөх бүрэн боломжтой. Work symbol. Ангийн дүрмийг багштай зургаар илэрхийлэх боломжтой. Traffic light. Гэрлэн дохио. Улаан шар ногоон 3 гэрэлтэй. Сурагчдад одоогийн анхаарлын түвшин эсвэл ангийн дүрм орчныг илэрхийлэхэд ашигладаг. Timetable хэрэгсэл бол багш нар ангийн хичээлийн цагийн хуваарийг энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар дэлгэцэн дээр харуулах боломжтой хэрэгсэл юм. Энэ нь сурагчдад тухайн өдрийн хичээл үйл ажиллагаа дарааллыг тодорхой харуулж ангийн зохион байгуулалтыг сайжруулахад тусалдаг. Хэрэгслийн гол онцлогуд: хичээлийн нэр, цаг, дүрс, тэмдэг нэмэх боломжтой. Өнгө ялгаж, ангилж харуулах, хичээл бүр өөр өнгөөр ялгаж харуулснаар сурагчдад цагийн менежмент ойлгомжтой болно. Хичээлүүдийг хүссэн дарааллаар чирч байрлуулж болно. Таймер хэрэгслийн гол боломжууд: хугацааг тохируулах. Та өөрөө минут, секундээр хугацааг тохируулж өгнө. Цаг дуусахад дуу эсвэл дохио өгдөг. Сурагчид хугацаа дуусныг анзаарахын тулд дохио эсвэл хөгжим тоглуулж болно. Том дэлгэцэн дээр цаг явагдаж буйг харуулдаг.
Цагийн урсгалыг хүүхдүүд боддоор харснаар анхаарал төвлөрөл сайжирч цаг барих чадварт суралцдаг. More хэсэгт байх бусад хэрэгслүүдтэй танилцъя. Group Maker буюу анги бүлэг зохион байгуулалттай оролцуулахад Group Maker танд туслана. 20 хүртэлх группийг үүсгэх боломжтой бөгөөд сурагчдын нэрсийн листийг оруулан тухайн хуваах группүүдэд тохируулж өгнө. Ингээд Create Group товчон дээр дарахад таны оруулсан листийн дагуу группт хуваагдана. Мөн группийг дахин дотор нь хольж зохион байгуулахын тулд доорх Shuffle товчон дээр дарахад ахин группүүд хоорондоо холигдно. Та өөрийн бэлтгэсэн слайддаа видео дуудаж оруулахдаа More хэсгийн видео хэсэг дээр дарж YouTube-ээс хуулсан тоглоулах видеоныхоо линкийг хуулан видео хэсэгт оруулж өгснөөр Play видео хэсэгт дуудаж оруулж ирнэ. Сурагч та хичээл сонголтоо хэрхэн хийх вэ? Сурагч та хичээл сонголтоо хэрхэн хийх вэ? Студент зэг мэдлээ цэгийн суралцагчийн систем ангийн багшаасаа авсан мэдлээ хаяг болон суралцагчийн системийн нууц үгээрээ нэвтэрч орно. Хичээл цэстээр дараад хичээл сонголт хэсгийг дараа More хэсэгт байрладаг хэрэгслүүд нь ангийн менежмент, харилцаа, орчны зохион байгуулалтад дэмжлэг үзүүлдэг нэмэлт хэрэгслүүд юм. Эдгээр нь үндсэн хичээлийн явцын гадна сурагчдын анхаарлыг хандуулах, дүрэн баримтлуулах зэрэг зорилготой. QR код үүсгэгч. Та линк оруулахад Classroom Screen автоматар QR үүсгэнэ. Сурагчдад утсаараа скан хийж шууд веб хуудас руу орлоход туслана. More хэсгээс группт хуваах, видео оруулах, шоу, веб камер, мөн цаг, календар, хугацаа тоологч, минут хэмжигч, зурах, embed код буюу өөрийн Google Slide дээр бэлдсэн слайдаа embed кодыг хуулаад embed хэсэгт оруулахад таны слайд тухайн дэлгэцээр дуудагдан орох боломжтой. Мөн QR код үүсгэгч hyperlink буюу тухайн хичээлд ашиглах вебсайт руу шилжих hyperlink хуулах боломжтой. Мөн слайдаа чимэглэх стикерүүд, scoreboard буюу оноогоор уралдуулагч гэсэн олон хэрэгслүүд More хэсэгт байрлаж байна.